Сайн байцгаана уу их үзэгчтэй. Геополитика Монгол сувгийнхаа ээж нэвтрүүлгийг эхлэхэд бэлэн боллоо. За Эрдэнэчлүү сайд бит хоёр нэг хэсэг бас нэлээд хэд хоног завсарчлаа. 10 хэд хоног да. Сайн байна уу Эрдэнэчлүүнгаа? Сайн байна уу? За тэгээд дэлхийн гороо босгоо байдал үргэлжилсэн хэвээрээ байна. Тэгээд энэ цаг үеийг одоо геополитикийн судлаачид юу гэж хэлж байна вэ гэхээр зэрэг одоо шилжилтийн үе гэж хэлж байгаа. Дэлхийн дэг журам солигдох тийм шилжилтийн үе. Нэгэсэндээ 1945 оноос хойш тогтож ирсэн Англо-Саксоны голсон дэг журам өөрчлөгдөөд за хоёр туйлт байсан, нэг туйлт болсон, одоо бол олон туйлт болно гэсэн юм яригдж байгаа. За тэгээд энэ дэг журам солигдох гэдэг үйл процесс бол их тийм төвөгтэй хатуу ширүүн дайныг одоо авчирсан ийм үйл явдлууд болдог. Дэлхийн нэгдүгээр дайн, хоёрдугаар дайн хоёулаа л их том хайр найргүй тийм хатуу ширүүн дайн болж тэр болгонд дэлхийн дэг журам одоо солигдж байсныг бид нар мэднэ. Тэгээд тэр үйл явдлыг бол таамаглаж одоо хэлэхэд, урьдчилж хэлэхэд маш хэцүү. Тэгээд эцсийн дүндээ одоо тэр бүхнийг тэр том их гүрнүүд цаагаараа одоо нууцаар стратеги боловсруулж элдв одоо ховлдаан хийж тэгэл эцсийн дүндээ нэг тодорхой тавьсан зорилготой хүрээд тэгээд дэг журам бүрэлдсэн байдаг гэж хэлж болохоор ийм үйл явдлууд байдаг. Тэгэхээр одоо бол бас л яг тийм тааж үл болон тийм сони үйл явдлууд болж байна. За дэлхий бол үндсэндээ их том дайны, хоёр том дайны одоо хөлд байж байна. Дахиад магадгүй шин дайн зүүн хаа цавд үүсч болзошгүй гэж ингэж. Тэгэхээр энэ бүхнийг олон талаас нь таамаглаж одоо ярихаас өөр аргагүй. Янз бүрийн мэдээллүүдийг цуглуулж мэрэгжлийн улсууд тодорхой онолт тулгуурлаж түүхийн анализ тулгуурлаж ингэж ярьдаг. Тэгэхээр манай энэ нэвтрүүлэгч гэсэн бас тийм л одоо зорилгоор янз бүрээр одоо анализ хийж байгаа. Эрдэнэчлүүн сайд бол цоврал одоо нэвтрүүлгүүд хийж та бүхэнд хүргэж байгаа. Ингээд Эрдэнэчлүүн сайдынхаа яриаг сонсъё. За баярлалаа. Тэгээ өөртөө ч санал нэг байна. Энэ ер нь гэхдээ энэ өөрчлөлт ер нь хэр удаан үргэлжлэх вэ гэдэг бол бас тийм таамаглахад бас хэцүү зүйл байгаа юм. Энэ бол бас л нэлээд хугацаа шаардлагах болов гэж бодож байна. Энэ дэлхийн үйл явц бол тэгэд 1-2 өдрийн дотор амархан өөрчлөгддөг гэд биш. Тийм учраас бол бид одоо яг энэ том үйл явцын чинь одоо ихэнд гэж хэлэх үү явж гин шүү дээ үндсэндээ. Тэгвэл одоо энэ бид нэр одоо нэг туйлт ертөнц олон туйлт ертөнц рүү одоо шилжиж байна гэж ярьж байна. За зарим одоо судлаачид бүр тэр байтугай энэ Канадын ерөнхий сайд Давост хэлсэн үгэндээ энэ шилжилт биш ээ. Энэ чинь үндсэндээ хагарал болж гин гэж бүр том ялсан байна лээ. Тэгээ нэлээд хатуухан том ялж байна лээ. Тэгэхээр энэ үйл явцтай би нэг юм ганц юм хэлээд хөө. Тэгэхээр энэ үйл явц өөрөө их тийм нууц далд явагдгаараа онцлог тийм ээ. Одоо янз бүрийн онлоор ингээд шууд тоо томьёо тавьж байгаа л ингээд эдийн засгийн одоо тооцоо хийдэг шиг ингээд ийм юм болно, тийм болно гэдээ ингээд хэлж гаргах болцоо ерөөсөй байхгүй. Нөгөө их гүрнүүд гэдэг чинь өөрсдийнхөө тэр далд бодлогыг, тэр стратегийг далдуур боловсруулдаг. Тэгээ хийсэн явуулж байгаа бодлого нь хүний одоо санаанд багтамгүй одоо нууц тийм зүйл болох ёстой гэж ингэж одоо стратеги судлаачид хэлдэг л дээ. Ер нь бол тийм байдаг. Тэгээ тийм учраас стратеги судлал гэдэг бол өөрөө шинжлэх ухаан юм шиг мөртлөө ер нь их хэцүү, таамаглахад хэцүү ийм зүйл. Гэсэн ч энийг шинжлэх ухаан болгож болно гэж одоо судлаачид үзэл одоо судлаад байдаг зүйл. Гэхдээ энэ их гүрнүүд юу хийдэг вэ гэхээр зэрэг хүний санаанд оромгүй нөгөө талынхаа санаанд оромгүй юмыг л хийнэ гэдэг. Тэгэхээр одоо ингээд дайнууд том гүрнүүд хоорондоо ингээд хэлцээр хийж байна. Тэгээд дүр эсгэж байна. Наана ам дээр нэг юм хэлдэг, цаагаараа шал өөр юм хийж байх жишээтэй юм шиг байна тийм ээ. Тэгэхээр энэ бүхнийг одоо таамаглана гэдэг бол их хэцүү. Тэгээд мэдээж онлон хэрэгтэй, тэгээд түүх бас хэрэгтэй. За тэгээд янз бүрийн таамаглалуудыг мэрэгчнүүд дэвшүүлж ярьдаг. Тэгэхээр бид бас л мөн тэр аргаар одоо тэр байдлаар явж байгаа гэдгийг хэлье тийм ээ. Тийм ээ тийм. Тийм тэгээ одоо энэ чинь бүр тодорхой үйл явдлуудаар энэ
одоо том үйл явц чинь бол тодорхой үйл явдлуудаар ингээд харагдаж байна л да. Тэгээ би энэ дээр жишээлбэл одоо нэг хоёр чухал нэлээд том моохон үйл явдлын талаар бүр жичи яриу гэж бодож байгаа юм. Товчхон ярьчих гэж бодож байгаа юм. Сая 4 сард Франц Нью-Йоркийн холбооны нөөцийн банкнд хадгалагдаж байсан өөрийнхөө алтны нөөцийг бүрэн татаж дуусгасан гэсэн мэдээ байна лээ. Энэ чинь нэг том ноцтой том мэдээлэл байгаа биз? Тэ. Өөрөөр хэлбэл одоо хамаг алтаа Франц одоо татаад авчлаа. Энийг бол бусад орнууд одоо ингээл дагаад явна л да. Тэ. Тэгэхээр энэ шинжээчид үүнийг бол ерөөсөө геополитикийн хурцдмал байдал санхүүгийн хуваагдлын үед стратегийн хөрөнгөө хяналтанд авах алхам гэж одоо үзэж байна. Тэгээ энэ нь бусад орнуудыг энэ ам доллароос хамааралтай байдлаас гарахын тулд гадаадад хадгалагдаж байгаа өөрийнхөө алтныхаа нөөцийг татах үйл явцыг түргэцэхэд хүргэж магадгүй юм а гэж үзэж байна. За тэгээд энэ Европ, Америкийн хоорондох гүнзгийрч байгаа зөрчлийн бас нэг тодорхой жишээ бол үүгээр харагдаж байна л да. Тэгэхээр энэ үйл явцыг бид нар цаашид ажиглаж байх хэрэгтэй юм болов уу гэж л бодогдож байна. За хоёр дахь нэг том бас нэг үйл явдал бол энэ Арабын нэгдсэн Эмирт улс 5 сарын 1-нд ОПЕК-аас гарахаар шийдчихлээ. Өөрөөр хэлбэл гарчлаа гэсэн үг. 5 сарын 1-нд. Тэгээ шалтгаан нь юу байна вэ гэхээр энэ улс ОПЕК-ийн гишүүний хувьд хэр хэмжээний газрын тос гаргахаа ОПЕК-ийн хурал дээр шийддэг. Тэгэхээр эн чинь тодорхой квот тогтооцсон учраас энэ дээр бол Сауди Арабтай нэлээд маргаантай байдгийн байлээ. Тэгэхээр энд бол ерөөсөө бие даагаад хэр хэмжээний одоо жишээлбэл газрын тосыг олборлох бай гэдгээ өөрөө шийдээд явах боломж нээжглээ л дээ нэг ёсондоо. Тэгэхээр энэ Сауди Араб бол ерөөсөө квот тогтооход гол нөлөөлөгч орно. Тэгээд улс орнууд чи одоо бараг 12 улс ОПЕК-ийн гишүүн байгаа байх. Тэгээд эдгээр бол ингээд ямар улс хичнээн хэр хэмжээний газрын тос олборлож гаргах боломжтой вэ гэдгийг өөрсдөө шийддэг. Тэгэхээр энэ дээр бол Арабын нэгдсэн Эмирт улс бол нэлээд асуудалтай маргаантай байдгийн байна лээ. За тэгээд ч бас энэ шийдвэрийг энэ Ирантай холбоотой мөргөлдөө Хормузын хоолой хаасантай бас холбож ярьж байгаа юм байна лээ. За тэгээд Арабын энэ нэгдсэн Эмират улс нэлээд том үйлдвэрлэгч улс юм байна лээ л дээ. Зарим газар бол бүр 3 дахь том үйлдвэрлэгч гэж ярьж байгаа юм байна лээ. Тэгээд энэ гишүүн орнууд ОПЕК-ийн гишүүн орнуудын нийт олборлолтын 10%-ийг гаргадаг гэсэн мэдээ байгаа юм байна лээ. Тэгэхээр ингэснээр энэ байгууллагаас гарснаар хэрэг дээрээ Сауди Арабын дэлхийн зах зээлийн үнийг зохицуулах чадварыг нь сулруулж бусад гишүүн орнуудад ч байр сууриа эргэн харахад бас хөргөж болзошгүй юм а гэж ярьж байгаа юм байна лээ. Ер нь энэ ямар улс хичнээн хэмжээний газрын тос үйлдвэрлэж гаргахыг тогтоохдоо бас хэд хэдэн нөхцөл байдлыг бол харгалзаж үздэг юм байна лээ. Нэгдүгээрт бол тэр олборлох хүчин чадал нөөцийг харддаг юм байна. Дээр нь түүхэн суур үзүүлэлт гэж байдаг юм байна. Өөрөөр хэлбэл квотыг ихэвчлэн өмнөх жилүүдийн олборлолтын түвшин дээр нь үндэслээд тогтоодог юм байна. За тэгээ энэ нь бол нэлээд маргаан дагууллаад тэгээд эн чинь Арабын нэгдсэн Эмират улс чинь сүүлийн жилүүдэд бол нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж өөрийнхөө хүчин чадлыг газрын тос олборлох хүчин чадлыг нэмэгдүүлсэнийг бусад орнууд харгалзаж үзэхгүй байна гэж нэлээд дургуутж байгаа юм байна лээ.
Тийм учраас одоо бол тэр тогтоосон квотоор 3.5 сая баррел нефтийг өдөрт гаргах квоттой юм байна. Өөрөөсөө бол ер нь 5 сая баррел нефтийг үйлдвэрлэх зорилготой юм байна. Тэгэхээр одоо гарснараа бол тэр 5 сая хүрэхээр л болж байгаа юм байна л да. Тэрэг дээр. Тий. За тэгээд цаашдаа энэ шийдвэр нь бол энэ газрын тосны үнийг бас бууруулахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлж болзошгүй юмаа гэсэн дүгнэлтийг судлаач гаргаж байгаа юм байна лээ. За нэг ийм хоёр сонин бас анхааруулжтай үйл явдал байна. За Украины дайнтай холбогдуулаад хэдэн зүйл би энд ярив. За ер нь өнөөдрийн байдлаар ер нь энгийн сэлэлцээ хийж тодорхой үр дүнд хүрэх боломж ер нь огт харагдахгүй байна. Одоо энэ оны 3 сард Женевт Орос Америкийн техникийн төвчний уулзалт хэдийгээр болсон ч газар нутгийн асуудлаар санал зөрөлдөж үр дүнд хүрээгүй байна. За тэгээд бас чивэтэр бас урд өмнө ч бас нэг бас удаа ярьж ирсэн. Америкийн нэгдсэн улсын 20 зүйл бүхий энгийн төлөвлөгөө байдаг. Энэ төлөвлөгөөг Оросын тал, Украины талд танилцуулсан. Тэгээд тэнд бол ерөөсөө фронтын шугамыг одоогийн байдлаар нь зарцаагаад Украиныг НАТОд элсхийг 20 жилээр хойшлуулад тэгээд тэнд цэрэггүй бүс байгуулъя гэсэн заалтууд орж байгаа юм байна лээ. Гол заалтууд. За тэгэхээр энэ Америкийн нэгдсэн улсын саналыг бол Европын орнууд ч тэр тэгээд Украинч тэр хүлийн зөвшөөрөхгүй яваа байна лээ. Тэгэхээр Зеленский юу гэж яах вэ гэхээр ерөөсөө бид газар нутгаасаа татгалзахгүй. Энийг ингэж татгалзахгүй гэж ярьж байгаа нь хэрэг дээр энэ Европын орнуудын ятгалахтай шууд холбоотой гэж судлаачид бол үзэж байгаа юм байна лээ. За тэгээд ерөөсөө Европын орнууд бол Украинд юу гэж яах вэ гэхээр ерөөсөө өргөжлүүлэл байлд бид бол дэмжлэгээ үзүүлсэн хэвээр байх болно. Тэгэл ерөөсөө одоо Оросыг ямар нэгэн байдлаар л сулруулах тийм л зорилго цаана агуулгадж байна гэж ярьж байна. За тэгээд дээр нь одоо Америкийн нэгдсэн улс өөрөө Украинд үзүүлэх дэмжлэг тэр мөнгө санхүүгийн асуудлыг ерөөсөө Европын орнуудад даалгацсан шүү дээ үндсэндээ. Тийм учраас ерөөсөө Франц, Герман, Англи тэргүүтээ ингээ Европын зарим орн Америкийн нэгдсэн улсаас ерөөсөө хамааралгүйгээр Украиныг хамгаалах өөрийн баталгааг боловсруулж байгаа юм байна. Энэ ч бас аргагүй баг. Нэгэнт одоо Америкийн нэгдсэн улс НАТОгийн одоо тэр дөрмээр авсан үүргээ биелүүлэхгүй гэж байгаа юм бол ерөөсөө энэ асуудлыг 100% Европын орнууд одоо хариуцаад явхаас өөр аргагүй байдалд орж байна гэсэн орж байгаа нь бол харагдаж байна л да. За тэгэхээр энэ хэрэгцээ энэ байлдаа нэг ингээд одоо төр зогсоогоод ингээд нэг ёсондоо байдлыг өнөөдрийн байдлаар ингээд зарцаачих юм бол хэрэг дээр солонгосын хойгийн загвар энд давтагдж болзошгүй гэж судлаачд үзэж байгаа юм байна. Тэр ч бас аргагүй. Одоо хүмүүс бол санаж байгаа бах. 1953 онд одоо тэгээд үндсэндээ Панмунжомын тэргээр тэгээд хоёр солонгос нэг нь социалист, нөгөөх нь капиталист хоёр улс болж хуваагдаад өдий хүртэл ингээд хуваагдсан байдалтай байж байгаа. Тэгэхээр ийм байдал бас үүсч магадгүй шүү гэсэн зүйлийг юуны мэргэжлийн улсууд бол ярьж байна л да. За яг ийм сценар байхыг бол бас үүсэхгүй. Урд өмнө ч бас гарч ирсэн сценар. Гэхдээ барууны дэмжлэг суларч гол холбоотон Америкийн нэгдсэн улсын анхаарал Персийн болон төвлөрч байгаагаас шалтгаалаад Украин энэ онд ер нь тэсч үлдэх магадлал тун бага байна гэж зарим судлаачид үзэж байна. Бас үнийг ингээд анхааруулж байна. Нөгөө нэг хэсэг судлаачид нь юу гэж ярьж байна вэ гэхээр 26 онд дайн дуус магадлал бага байна. Тийм учраас ерөөсөө энэ асуудал дээр бол жишээлбэл нэгдмэл байр суурь
судлаачдын дунд бол байхгүй байгаа нь ажиглагдаж байна. За Украины байдал энэ байна. Байдалтай холбогдуулаад судлаачдын хийж байгаа дүгнэлтүүдийг сая товчхон танилцууллаа. За би энэ барууны судлаачдын мэдээллийг ингээд уншаад явж исэн чинь нэг сонин мэдээлэлтэй судалгаатай ер нь тааралдлаа. Энэ тэр Брайан Берлетик гэж Америкийн нэгдсэн улсын Тэнгисийн цэрэгт алба хааж ирсэн хүн байна лээ. Тийм залуу хүн байна лээ. Тэгээд энэ залуу хүн бол өөрийн The New Atlas платформтой юм байна лээ. Тэгээд түүндээ геополитикийн шинжилгээ, төрөл бүрийн нийтлэл, видео контент нийтэлдэг залуу байна. Тэгээ энэ дүн шинжилгээнүүд нь судлаачдын анхаарлыг татсан байна. Тийм учраас би энд хэд хэдэн жишээлбэл дүгнэлтийг энд бас товчхон танилцуулчих гэж бодож байна. За Америкийн нэгдсэн улсыг энэ хүн юу гэдэг юу яаж яах вэ гэхээр Европыг Оростой хийх шууд бөгөөд удаан үргэлжилсэн дайнд санаатаагаар бэлдэж байна гэж дүгнсэн байна. Энэ их ноцтой дүгнэлт. Америкийн нэгдсэн улс нэг ёсондоо Европыг Оросын эсрэг дайнд бэлдэж гэн гэсэн санаа энд агуулгадж байна. Тэгэхээр энэний цаана ийм юм байна гэдэг дүгнэлт одоо хийж байгаа нь бол хүмүүсийн анхаарлыг татсан байна л да. За тэрээр үүнийг дэлхийн хэмжээний өрсөлдөгчдөө Америкийн нэгдсэн улс нэгээр нь устгах зорилготой Америкийн нэгдсэн улсын стратегийн дараалал гэж тодорхойлсон байна. Одоо бүгднтэй нэгэн зэрэг тэмцэх боломжгүй учраас, ямар ч боломж байхгүй учраас ерөөсөө том гөрнүүдтэй ялангуяа ингээл Орос, Хятад гээл том гөрнүүдтэй бол нэгээр нь эднийг сулруулах тийм зорилго авахулсан стратеги боловсруулад явж байгаа юм байна гэсэн ийм таамаглалыг гаргаж байгаа юм байна. За Америкийн нэгдсэн улс Оростой хийх энэ мөргөлдөөний цэргийн болон нөөцийн үндсэн ачааг Европын орнуудад өөрүүлж эхэлсэн нь нэг ёсондоо энэ хөдөлмөрийн хуваарлалт стратегийг хэрэгжүүлж байна гэж бас үзэж байна. Улмаар өөрийн хүч нөөцөө гол өрсөлдөгч болох Хятад руу чиглүүлэх бэлтгэлээ хангаж байна гэж дүгнсэн байна. За Оросыг Европын орнуудаар дамжуулан тасралтгүй туйлдуулах зорилго бол Америкийн нэгдсэн улсад байгаа Европын НАТОгийн гишүүн орнуудад бүгдд байгаа гэдэг нь бол тодорхой. За энийг бас хэлсэн байна. За тэгээд Америкийн нэгдсэн улс Украинд үзүүлж байгаа цэргийн болон санхүүгийн тусламжаа мөргөлдөөнийг эцсийн эцэст шийдвэрлэхтэй биш. Харин Оросыг сулруулж дотроос нь задлахад дайныг ашиглаж байна гэж ингэж дүгнэлт гаргаж ирж байна. За Америкийн энэ стратеги нь Европын орнуудыг геополитикийн ашиг сонирхлын урд шугам болгож хувиргаж хэрэг дээрээ Европын орнуудын аюулгүй байдлыг сулруулж байна гэсэн дүгнэлтийг бас хийсэн байна. За энэ ч утгаар Европын Оростой урд өмнө тогтоосон эрчим хүчний харилцааг таслаад ануугаас хараат хувилбараар солиход мөргөлдөөнийг ашиглаж байна гэж дүгнсэн байна. За Ирантай хийж байгаа мөргөлдөөнийг зүгээр нэг бие даасан нэг мөргөлдөөн биш. Хятад Оростой хийх илүү том дайны эхлэл гэж тодорхойлсон байна лээ. Дээр нь мөргөлдөөнийг зогсоох гэсэн яриа хэлцээ нь асуудлыг шийдэхтэй биш. Дараагийн алхам хийх тактикийн маневр болгон ашиглаж байна гэсэн дүгнэлт бас гарч ирж байна. За олон туйлт ертөнц бий болж байгаа нь Америкийн нэгдсэн улсыг аяндаа эрсдэлтэй алхам хийхэд хүргэж байна. Тухайлбал Европыг өөрөөсөө хараат болгохын тулд Оросын эрчим хүчний экспортыг онилж байна гэж байна. За энэ бол одоо олон улсууд ярьж ирсэн л та өмнө. За Америкийн нэгдсэн улсын Оросын эсрэг явуулж байгаа үйл ажиллагааг Хятадтай хийх ирээдүйн мөргөлдөөний бэлтгэл сургуулилт гэж тодтогсон байна. За Америкийн нэгдсэн улс Украинд ашигласан загвараа Тайван дээр давтаж байна гэж бас үзэж байгаа юм байна лээ. Өөрөөр хэлбэл Тайваныг зэвсэглэж Бээжинг цэргийн үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй байдалд оруулахыг зорж байна гэсэн дүгнэлтийг бас хийсэн байна. За Америкийн нэгдсэн улсын номхон далай дахь
цэргийн баазууд байгаа шүү дээ. Одоо Филиппинд байна, Японд байна, Өмнөд Солонгост байна, Австралид байна. Мөн ОКОС гэдэг бүлэглэл байгаа. За энэ хятадын эдийн засгийн өсөлтийг зогсоох одоо энэ хоёр талын цэргийн баазууд тэгээд ОКОС бүлэглэлийг хятадын эдийн засгийн өсөлтийг зогсоох далайн худалдааны замыг боомлох зорилготой ийм бүслэлт гэж тодорхойлсон байна. За тэгээд тэрээр хятадын технологийн компаниудын эсрэг арга хэмжээнүүд нь чөлөөт зах зээлийн өрсөлдөөн биш. Харин геополитикийн төрөмгийлэл гэж тодорхойлсон байна л да. Одоо жишээлүүдээр Huawei гэх мэт хятадын том компаниудыг нэрлэж авах шиг байна л да. За тэгээд Америкийн нэгдсэн улсын гадаад бодлого хэрэг дээр ардчлалыг түгээх биш. Харин зэвсэг үйлдвэрлэгч компаниудын ашиг орлогыг нэмэгдүүлэхэд чиглэдэг гэж дүгнэлтүүд гаргасан байна. Энэ дотор бол үнэхээр анхааруулжтай санаанууд нэлээд хэд байгааг би бас дурдсан зүйтэй болов гэж бодож байна. За цаашид бол би энд Европ амнуугийн хоорондын ер нь дотор хагаралтай холбоотой бас хэд хэдэн зүйл ярив. Энэ бол ер нь энэ хагарал бол үүсээд бас тодорхой хугацаа өнгөрчихлөө. Тэгээ энэ үйл явц бол цаашаа үргэлжлээд явж байна. Жишээ нь одоо Германы канцлер Мерц Трампыг бол тэр Ираны дайнтай холбогдуулж шүүмжилсэн байна. Тэгээ Америкийн нэгдсэн улс ерөөсөө Ираны эсрэг дайнд ороод тэр дайндаа үндэстнийг гацчихлаа гэж Мерц хэлсэн байна. Тэгээд Америкийн нэгдсэн улс энэ дайнд орохдоо тодорхой стратеггүй орсон. Нэг айлын одоо үгэнд ороод орчихсон. Тэгээ энэ нь бол Трампын дургуутслыг нэлээд хөргсөн болтой юм шиг байна. Тэгээ ер нь бол иймэрхүү шүүмжлэл Европын олон орны тэргүүнээс бол гарч ирнэ л да. Энийг бол чи өдөр бас урд өмнө ярьж ирсэн. Тэгээ Америкийн нэгдсэн улсад тэгээд Трамп юу гэж ийнү гэхээр Европын орнуудад хандаж юу гэж хэлж ийнү гэхээр Америкийн нэгдсэн улсад талархахын оронд биднийг шүүмжилж байгаа явдлыг бол би хизээж хүлээж авахгүй гэж. Тэгж тиймч одоо маягийн үгийг бол мань хүн нэг улсуудаа ярьж ирсэн л да. Гэхдээ энэ хагарал нь энэ Трампын зарласан Америкийн ашиг сонирхол нэгдүгээрт гэсэн бодлогоос үүдэлтэй нь тодорхой л доо. Энэ чинь ганц хоёр үйл явдалтай холбоотой биш. Энэ Америкийн өөрийнх нь гаргасан стратеги бодлоготой шууд холбоотой гэж дүгнэж ярьж байгаа л да хүмүүс. Энэ мэргэжлийн улсууд. Тэгээ Америк Европын аюулгүй байдлыг олон 10 жилийн турш өөрийн зарлаар хангарч ирсэн гэж одоо Трамп ярьж байгаа. Тэр хооронд Европ Оросын хямд эрчим хүчээр цэцэглэж ирсэн. Өөрөөр хэлбэл Европ Америкийн нэгдсэн улсыг ашиглаж ирсэн гэсэн Трампын үзэл бодолтой шууд холбоотой л доо. Ийм ч учраас Трамп Европын орнуудад өндөр татвар тавьж эхэлсэн, цэргийн зардлаа нэмэгдүүлэхийг шаардаж эхэлсэн. Тэгээд зогсохгүй бүр одоо Европын НАТОгийн гишүүн нэг орны газар нутгийг тухайлбал Гренландыг өөрийнхөө нутаг дэвсгэр болгоно гэж шаардаж эхэлсэн. Тэгээд Украины дайны зардлыг ерөөсөө Европ өөрсдөө үрээд явахыг шаардсан нь дээрхтэй холбоотой л доо. За тэгээд нарийн ярих юм бол эдгээр шаардлага нь тодорхой үр дүнгээ бас өгч яана л да. Энэ тухай хоёулаа бас нэлийн тодорхой ярьж ирсэн. За энэ бүхний цаана Америкийн гол анхаарах улс бол үнэхээр Хятад байгаа. Энийгаач Хятад Америкийн нэгдсэн улс нэг бусуудаа зарлчихсан байгаа. Трампын үед ч зарлсан, тэрний өмнө Байдны үед ч зарлсан байсан. За тэгээд ийм учраас энэ Америк бол өөрийн хүч нөөцөө ерөөсөө л Хятадын зөвхөн чиглүүлэх хэрэгтэй болж байна. Тэгээд дэлхийн эдийн засгийн төв Аз руу одоо сая шилжчихлээ, үндсэндээ шилжчихлээ. Тэгээд Хятад их чадвартай болоод ирлээ бүх талаар. Одоо ялангуяа робот техник, инновац, чипс, хиймэл оюун ухаан гэх олон чиглэлээр Хятад тэргуун игнэнд гараад ирлээ. Тэгээ энэ бүхэн нь Америкийн нэгдсэн улсын хувьд бол том сорилт болж байна л да. Тэгээ ийм ч учраас Америкийн нэгдсэн улс анхаарлаа Аз руу шилжүүлж байна.
Ираны дайн бол энэ өөрчлөлтийн зөвхөн нэг хэсэг гэж би түрүү ярьж байсан. Нэг хэсэг гэж дүгнэж байна. За тэгээд энэ дайнд Европын орнууд Америкийн нэгдсэн улсыг дэмжлээч гэсэн Хормозын хоолойд байдлыг өөрийн талд өөрчлөх ямар ч боломжгүй байсан. Энийг бол бас мэрэгжлийн улсууд ярьж байна. Тэгвэл бол энд бас тэд юуг тэмдэглэж байна вэ гэхээр Трампд цэргийн дэмжлэг гэхээсээ илүүтэй улс төрийн дэмжлэг нь илүү чухал байсан. Тийм түүнийг Трамп үндсэндээ авч чадаагүй. Яагаад өнөөдөр Трампын нэр хүнд Америктаа бол маш доошоо унжчихлаа. Урд өмнө ерөнхийлөгч нар ийм доошоо унаж исэн удаа байхгүй гэж Америкийн мэдээлэлээр явж исэн. За тэгээд өөрөөр хэлбэл тэр Европ ач холбогдлороо нэгдүгээр игнэнд байснаа үндсэндээ хоошоо ухарчихлаа. Одоо энэ нь бол үндэсний аюулгүй байдлын стратеги дээр чи битээр ярьж исэн. Одоо Америк бол ерөөсөө өөрийнхөө нэгдүгээр одоо ач холбогдолтой энэ тэргүүний одоо ач холбогдолтой газар нутгаа бол баруун хэсгээ тодорхойлчихсан байгаа шүү дээ. Европ биш. За тэгээд бас сүүлийн үед одоо бас Америк Английн хооронд бас хагарал үүсэж байгаа. Стармартаа бас нэлээд эвгүй хаялцж байгаа. За тэгээд саяхан Английн хаан Чарльз Америкийн нэгдсэн улсад албан ёсны айлчил хийгээд ч тэр үндсэндээ нэмэр болсонгүй гэж мэрэгжлийн улсууд үзэж байна. Тэгээ өөрөөр хэлбэл хоёр орны хоорондох тэр нэг онцгой харилцаа гэж байсан. 45 оноос өнгөрсөн 145 оноос хойш онцгой харилцаа гэх чинь үндсэндээ үгүй болчихжээ гэж бас дүгнэж үзэж байгаа юм байна. Тий. За тэгээ үүний нэг тод жишээ бол сая Английн санаачлагаар умардын орнуудтай байгуулж байгаа хамтарсан экспедицийн хүч гихч юм гарч ирж байна. Энийг одоо мэдгүй манайхан сонссон болов уу? За энд бүр НАТО-гоос өөр, за тэгээ Германаас өөр, одоо Герман, Францаас өөр тийм хэсэг, бүлэг, одоо хүчирхэг, одоо нэгдэл бий болгож штэ Англи. Тэнд нь Дани, Эстони, Латв, Литва, Нидерланд, Норвеги, Финлянд, Швед, за тэгээд Польш зэрэг орн орж байгаа юм байна. За ингээд харахад бол энэ дотор Англи, Норвеги хоёулаа Европын холбооны гишүүн биш. За тэгээд бас Финлянд, Швед хоёр НАТОгийн шинэхэн гишүүн болсон. Тэгээ Европын холбоонд бас ороод удаагүй. Ингэхлээр Европын холбооноос бас зай барих гэсэн алхам гэж бас харагдаж байна л да. За Англи, Европын холбооны хоорондох харилцааг одоо хүн бүр мэдж байгаа шүү дээ. Англи чи Европын холбооноос гарсан. За тэгээ гол шалтгаан нь эдийн засгийн хувьд хамгийн хүчтэй нь Герман байгаа. За тэгээд Англи өөрийн мөнгөнд тэмдэгт фунтыг еврод захируулахыг бол хүсэхгүй байсан. За тэгээ еврог мэддэг захирдаг гол байгууллага нь Германы Франкфуртын төв баг байдгийн байна. Тэгэхээр Англи Европын холбоонд байснараа өөрийн байр сууриа Германд алдах болчих гээд байсан учраас гарсан байна шүү дээ хэрэг дээр. Тэгээ Европод тэргүүлэх байр суурийн төлөө Герман, Франц, Англи гурав өрсөлдсөөр ирсэн. За тэгээд цаана нь бас мөчөөгөө өгөхгүй гэсэн Итали, Испани гэд улсч бас байж байна. Тийм учраас энэ дотроо бол ийм сонин одоо тийм хагаралтай санаа оноогоо нийлүүлж чадахгүй ийм байдал бас ажиглагдж байна гэж би хэлэхээр байна. За тэр хамтарсан экспедицийн хүч гэж байгаа юм. Joint Expedition Force гэж нэрлэж байгаа юм байна лээ. За энэ мэдээж Оросын эсрэг чиглэсэн тодорхой. За тэгээ судлаачид энэ хүч бол Оросын зэвсэг хүчний дэргэд хаана ч хүрэхгүй ийм хүчээ гэж хэлж байгаа юм байна лээ. За энд бүр тэр байтугай Оросын цөмийн зэвсгийг энд оруулж тооцохгүйгээр ч гэсэн зүгээр ердийн зэвсгэлийнхаа бэлтгэл байдалтай харьцуулаад үзсэн ч гэсэн Английн зохион байгуулж байгаа энэ хүчин болвол Оросын эсрэг бол юу ч хийж чадахгүй гэсэн дүгнэлтийг шинжээчд бол хийж байгаа юм байна лээ. Тэгээ энд бүр жишээ дурдсан байна л дээ. Одоо энэ Калининградад Оросын холбооны улсын дуунаас олон дахин хурдан буужингуудтай
далайн эргийн бүсийг хамгаалах усан онгоцны эсрэг системүүдтэй. Оникс, калибр, циркон, кинжал гэдэг гипер хурдтай пуужинт зэвсэг. Тэгээ пуужингаас хамгаалах C300, C400 системүүд байж байна. Тэгээд олон мянган лансет дрон. Энэ ч одоо хэдэн мянгаар нь өдөрт Орос холбооны улс үйлдвэрлэж байна. Ийм одоо зэвсэг түвшинтэй улсын эсрэг Англи энэ орнуудтай нийлээд өрсөлдөх ямар ч боломжгүй гэдэг дүгнэлтийг өрнөдийн мэргэжлийн улсууд бол хийж байна л да. Дээр нь Москва, Санкт-Петербург, Мурманскийн цэргийн тойрогуд гэдэг байгаа. Одоо энэ хойд хэсгийг аваад үзгээд, баруун хойд хэсгийг аваад үзгээд. Тэгээ Балтийн болон Баренц тэнгис дэх зэвсэг түвшин. Тэнд бол жишээлбэл Орос холбооны улсын 2 шумбагч онгоц, 54 төрөл бүрийн классын цэргийн ус онгоцууд байж байгаа юм байна. Тэгэхээр энэ их хүчирхэг зэвсэг хүчнийг НАТОгийн эсрэг олон жилийн туршид бий болгож ирсэн. Тийм учраас одоо ийм зэвсэг түвшин Английн одоо тэргүүлсэн зэвсэг түвшин бий боллоо ч гэсэн нэгдүгээр хугацаа их шаардна, хоёрдугаарт бол Орос холбооны улстай энэ зэрэгцээд дүүцэх чадвартай ийм хүч болж чадахгүй гэдгийг бол бид нэр судлаачд бол дүгнэж хэлж байгаа юм байна. Бид 8 минут үлдсэн байна. Би одоо үндсэндээ ярих юм аа. Одоо үгээд ярих зүйлээ багтаачлаа. За баярлалаа. Аль болохоор түргэн ярих юм. Ганц хоёр юм тодруулж асуух ч юм уу? Ганц хоёр комент өдр хэлье. Тэгэлгүй яах вэ? Тэ цаг байвал дуртаяа сонсъё. 5-6 минут байна та хоёрт. Ерөнхийдөө нэг ийм юм ажиглагдаад байгаа юм. Одоо бусад одоо энэ уруудж яваа, хүчин суларч яваа жанжлагч их гүрэн одоо Америк маань бусад улсыг одоо Америкийн байр сууриас харахад бусад улсыг одоо солруулах гэдэг бол тэрний одоо хамгийн энэ тэргүүний зорилго болж таарад байгаа юм л та. Тэгээд одоо Европ байсан хамгийн хүчрэг улс бол Герман. Герман бол энэ 90 оноос хойш хамгийн их ашиг олсон, эдийн засаг нь маш хүчрэг болсон ийм улс гэж. Зүүн Европын нөгөө цагаачд хурж ирээд өндөр боловсролтой тийм цагаачд хурж ирээд хямд ажиллах хүчин болсон. За тэгээд тэндээс хамгийн их хожоо олсон нь Герман. Тэгээд Европын холбоо ингээл явах тусам Герман улам их ашиг олоод байх ийм дүр зураг байсан. Тэгээд та сая дурдлаа Англи тэндээс тийм ч учраас Англи одоо Европын холбооноос гарсан гэж. За тэгээд энэ Украины дайн бол үндсэндээ хоёр улсын дунд яс хайсан том дайн болж байгаа шүү. Тэгэхээр энэ бол Америкийн хувьд бол яг л одоо хийх ёстой зүйлээ хийж байна гэсэн үг л дээ. Одоо стратегийн түүхээс энэ геополитикийн түүхээс харахад ер нь тийм түүхүүд зөндөл давтагдж байсан. Энэ хоёрын хооронд яс хаяад тэгээ хоёулангийн хүчийг сулруулад яг хав хайцсангүй Орос бол гайгүй хүчтэй байгаад байгаа. Бод санснаас хамаагүй илүү байгаад байгаа. Тэгэхээр энэ Украины дайн бол Германыг бол ингээд бүр эдийн засгийн хувьд аж үйлдвэрийн хувьд ингээд илгээр нь хэвтүүлсэн. Орос болохоор зэрэг илүү их тийм даван туулах чадвартай гэдгийг харуулсан ийм үзэгдэл болж байгаа. Яг тэгэхээр зэрэг хүнсээ өөрөө хангацдаг, эрчим хүчээ өөрөө хангацдаг ийм ус. Тэгээд эв нэгдэлтэй нийгэм нь одоо тогтвортой. За тэгээд бусад тэр одоо долларын эсрэг янз бүрийн шинэ схемүүд гаргаж ирээд ингээд одоо тогтвортой явж байна л. Трамп гарч ирээгүй, Трамп хэрвээ одоо 20 онд сонгогдсон бол энэ дайн болохгүй байсан гэж ярьдаг. Тэр шиг худлаа юм юусоо байхгүй. Трамп бол тэр дайныг хийх гээд өөрөө явж ил байсан. Тэгээ харамсалтай сонгогдоогүй. Сонгогдсон бол яг хийх байсан. Тэрний өнөөдөр манайх хараад ойлгож байгаа байх. Тийм ээ хүмүүс. Ираны дайныг бол сайхан хийж штэ. Тэгээ явж ин нэг ийм юм байгаа. Тэгээд яг одоо Трамп гарч ирэл хилцээр хийж гэн Украины дайныг зогсоох ёстой гээл цаагаараа бол ингээл одоо өдөө хатгаал нэгэсэндөө саяын тэр таны хэлсэн тэр New Atlas гэдэг одоо think tank-ийн мэргэжтэй ярьж байна шүү дээ. Ерөнхийдөө энэ дайныг Америкийн одоо зориудын үйл ажиллагаа гэж үзэж болно гэсэн санаа хэлж байна. Тэр яг л тэгж таарад байгаа. Стратегийн логикоор авч үзэх юм бол тийм л юм болж байгаа шүү. За Ираны хувьд болохоор энэ дайныг одоо Трамп бол учир зүггүй одоо юу одоо бодлогогүйгээр хийгээд Нетаньяхугийн үгэнд ороод хийгээд тэгээд
одоо ялагчлаа гэж үзэх нь бол учир дутагдaltaй юм аа гэж бодож байгаа. Трамп бол эн чинь цаашдаа бол цаанаа бол хятад руу чиглэсэн бодлого нь явж байна. За ер нь үүмэн самууныг аль болох дэгдэх ёстой. Дайн явуулаад л тэр болгонд тэр бусад өрсөлдөгч нар нэрвэгдэж байх ёстой гэдэг утгаараа энэ дайн Трампын хувьд утга учир байгаа гэж харагдаж байгаа. Мэдээж Нетаньяхугийн олон жилийн мөрөөдөл биелж байгаа. Энэ тэр Иран гэдэг дайсныгаа хамгийн одоо хүчрхэг улс Америктэй нийлж байгаа одоо цохино гэдэг бол Нетаньяхугийн хувьд бол бас нэг амжилт мөн. Янз бүрээр ярьж байгаа ч гэсэн. За тэгээ энэ дайныгаа ингэж одоо бусад улсуудыг сулруулад үүмэн самуун дэгдээгээд за тэрнээс гадна бас нэг Ираны дайн дээр Трампд ач холбогдолтой нэг юм болж байгаа. Дэлхийн эрчим хүчний зах зээлийн дахин хуваарлалт. Одоо энэ дайн болсноор эрчим хүчний одоо хувьд Америк бол ямар ч одоо хохирол амсахгүй. Тэгээд цаагаараа олон одоо Азийн улс орнууд, холбоотон улс орнууд нь Америктэй очиж гэрээ байгуулж Америкийн одоо газрын тосны аж үйлдвэр урд хожид байгаагүйгээр одоо цэцгэлэн хөгжиж эхэлж байна одоо. За иймэрхүү ач холбогдол нүдэнд үл харагдах одоо стратегийн ач холбогдлууд нь байна. Тэгэхээр нөхөр бол хэдийгээр одоо Ираны дайнд цэргийн хувьд ялагдсан, их хохирол амссан тэр одоо 13 цэргийн бааза одоо хусуулаад бараг тэнд нь одоо дахиж бааз байх боломжгүй болтлоо явсан. Гэх мэтээр ингээд маш их хохирол амссан цэргийн хувьд, дайны хувьд, тулдааны хувьд одоо ялагдсан гэж байгаа боловч цаагаараа тийм стратегийн том зорилтуудаа бас амжилттай хэрэгжүүлж байна уу даа гэж харж болохоор байна. Зөв. Тийм ээ. Тэгэхээр чиний дүгнэлт бол зөв дүгнэлтүүд. Би бол санал нэгтэй байна. Энэ дээр бүр тэр байтугай одоо энэ явуулж байгаа үйл одоо энэ дайн дажин чинь эцсийн эцэд бол зөвхөн Оросыг юм уу, Хятадыг юм уу сулруулаад зогсохгүй. Энд чинь эргээд Европ орнуудаа маш их хүн дээр тусч байна. Тийм учраас ерөөсөө эцсийн эцэд бол Европыг бол хүчтэй болгох сонирхол бас Трампд байхгүй байх шиг байна. Аль болох суларж л байвал Америкт ашигтай. Тэгээд тийм ч учраас жишээлбэл нөгөө Nord Stream гэдэг юуг чинь одоо Америкууд чинь өөрсдөө дэлбэлчихсэн шүү дээ. Тий. Тэгээд баруун Европыг Оросын одоо байгалийн хийгээс үндсэндээ таслаа хийчихсэн. Тэгээ одоо болохоор өөрийнхөө хийг Европын орнуудад хэд дахин үнэтэй зарж байна. Тэгээ яг энэ байдлыг бол цааш нь өргөжлүүлээд яг чиний хэлдэгтэй адилхан. Одоо ингээд цааш нь өргөжлүүлээд бусад орнуудад бусад орнууд руу одоо энэ юугаа өөрийнхөө нөлөөг л тархаан дэлгэрүүлэх үйл ажиллагаагаар эцсийн эцэд явуулж байна л да. Бусад орнуудыг өөрөөсөө хамааралтай болгох гэж явж байна л да. Яахын чаргагүй энэ том зөвхөн цаад нууц зорилго нь бол энэний цаана байж гэн гэж л одоо харагдчих л байна л да. Аз руу бас нэг шинэ голомт үүсгэж магадгүй юм тийм ээ? Болзошгүй тийм ээ? Тэр Берлитик гэж одоо судлаач, геополитик судлаач залуу тэгж хэлж байна л да. Эн чинь зүгээр ингээд зогсохгүй, Иранаар зогсохгүй. Эн чинь цаашаа тэгээд Хятадтай мөргөлдөх, Хятадыг Тайваны эсрэг дайтахад бүр зайлшгүй тийш нь түлхэж гин гэж бүр Америкийн эсрэг түлхэж гин гэж бүр тэгж одоо дүгнэж байна л да энэ залуу. Тэгэхээр ийм дүгнэлтийг бол ингээд дуусгая. Цаг боллоо. За яг ингээд сайн цаг таарч байна. Баярлалаа танд өнөөдөр. За баярлалаа. Өнөөдрийнхөө нэвтрүүлгийг үгээр өндөрлөө. За баяртай.